ямар нэгэн байдлаар хүнд туслая гэдэг бол юу гэдэг. Заавал мөнгөтэй байж байгаа гэдэг туслаад байхаас илүүтэй. Үнэхээр цусаа өгөөд бас чи 3 хүн нэг удаа өгтөл 3 8 нас аврахтаа байна гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 100 удаа өгт 308 насыг аврахад ингээд оролцсноо гэдэг бол энэ цагийн игэл баатууд бол үнэхээр цусны доонууд гэж хэлэх хүмүүс мөн. Яагаад бол өнөөдөр бид үнэхээр цусыг хиймлэр хөдөлж чадахгүй учраас ачтан доонуудын өгсөн цусаар л хүний амьсыг аварч байгаамаа. Бусдын төлөө одоо энэрэнгүй сэтгэлээр одоо цусаа бэлгэлдэг энэ доонууд бол одоо бидний хувьд бол хамгийн эрхэм ийм хүмүүс байдаг. Тэгээд тэр чүүднээс бид бас энэ одоо үеийн одоо олон доонорууд байна. Одоо энэ манайх одоо давхцсан тоогоор бол 150 мянга гаруй доонор одоо байна гэж ингэж одоо өгөлтөөр нь бас ингэж тооцож үздэг. Цус бол хүний биеэр эргэлдэж идэг ийм одоо шингэн одоо эргэтэн гэж хэлж болно. Тэгэхээр одоо хүнд одоо маш олон эргэтэн тогтолцоо байдгийг нэг нь бол одоо энэ цусны цус тэгээд цусны эргэлтийн тогтолцоо байж байдаг. Энд одоо бас тодорхой хэмжээний олон эргэтнүүд ингэж оролцож иж хүний биед одоо шаардлагатай байгаа хүчил төрөгч тэр одоо уурга эрдэс бодис шаардлагатай энэ зүйлүүдийг одоо ингэж нөхөж өгч идэг ийм чухал эргэтэн байдаг. Тэгээд цус аваад хүнээс одоо хүмүүс цусаа өгөөд тэгээд цус сэлбэж гинэ гэдэг бол ерөн зүгээр одоо маш энгийн хэлбэл бид нар эргэтэн шилжүүлэн суулгах процесстай зүүрлж ойлгож болно. Илэг шилжүүлэн суулгана гэдэг бол яадаг вэхээр нэг хүн одоо бас илгэний үйл ажиллагаа нь одоо алдагдаад одоо үнэхээр ажиллахгүй байгаа учраас тэр илгийг нөгөө хүнээс авч одоо хэсгийг аваад тийм ээ. Ингээд одоо судцын залгаад ингээд суулгадагтай адилхан одоо цусны хүний одоо биеэр эргэлдэж байгаа одоо 5-6 литр цус байлаа гэх тэр цуснаас одоо 350 400 мл цусыг аваад за мэдээж энэ дээр маш нарийн шинжилгээнүүд маш нарийн одоо үйлдвэрлэлүүд хийгдэж ингээд одоо яг хэрэгцээтэй байгаа одоо тэр шаардлагатай бүтээгдэхүүнийг бид нар одоо авч байгаа хүнийхээ судсанд хийж өгдөг.